Сайн байцгаана уу үзэгчтэй түүн PC channel татвар. No. Гişэглээ гэж чи. Сайн байцгаана уу үзэгчтэй. Түүн PC channel. Чи бүр эмхтэй боллоо. Сайн байцгаана үзэгчтэй түүн PC channel. NPC 1, NPC 2 байна. За тэгэхээр өнөөдөр бид хоёр Cup chicken. Цэхэлсэн баг. захиалж явсан байгаа. Шалгууд өдөрт шалгууд хизээ цэхэлсэн бэ? Хизээ онд хийвэ? Он сарын хил. Cup chicken Akoya 4 сарын 2-нд захиалсан байна. Тэгэхээр ойролцоогоор 2-7 хоногийн дараа юм уу? 3 хоногийн дараа ч юм орох юм шиг байна. Yes. Мэ. Хайд ингээд. За тэгэхээр бид хоёр triple honey garlic болон triple mixed гэсэн хоёрыг авсан. Нийлээд 83,000 ш. What the fuck? Yeah. Ямар үнэтэй юм бэ? Амар том савлгатай амар жижиг юм байдаг. За энэ байна. За энэ soy garlic. Энэ болохоор холимог юм байна. Дотроо Тий. бяцлаг энгийн тэгээд soy garlic юм уу? Жох халуун ногоотой юм шиг байна. Garlic баггүй. Халуун ногоо. Тэгээд бяцлаг тэг ингэ. Энэ болохоор чихэртэй халуун ногоотой хон догбуг яаж удна гэж яатсан байна. Саараад авах. За тэгээд яагаад cup chicken сонгосон бэ гэхээр энэ 2012 оноос хойш ерөнхийдөө үйл ажиллагаа явуулчлаа. Газар болохоор буцаад адилхан юм KFC хэвээрээ нэгдэгтэй адилхан cup chicken-ыг хэвээрээ нөө. Би cup chicken гэрээсээ иж үзээгүй шүү дээ. Тийм үү? Гэс иж үзээгүй шүү. За гой тэгвэл хэвээрээ нөгш. Хэвээрээ нүг. За тэгвэл угаасаа тэгэл first impression юм биш. Одоо ямтаж garlic curry. За garlic curry. Cheers. Cheers. Гоё юм уу? Өөр хэлхүүг алгаа гоё шүү. Жижиг өнөстэй юм шиг. Мэдгүй би өглөөний цай уугаагүй байгаа. Аим халуун ногоотой юм байна. Mild. Энэ ерөөсөн mild биш байна. Мата яа. Чиптерийн халуун ногоотой ах чадвар ийм суугаад. 10 оноос хойш байсан гэж одоо нийт бүр 10 жил болсон шүү дээ. 14 жил болоход ерөөсөө нэг ч үзээгүй юм байна. Би ч бас. Би ихтэй зөндөө сонсч байсан. Тэгээд манай найз дээр нь явж cup chicken тийм идэ гэж ярьдаг байсан байхгүй. За. Тэгээд тухайн үед чинь тэгэл мөнгөгүй байт. Ямар үнэтэй аим мэдтэн. Ярахгүй, мэн арахгүй гэл гэлэг алхдаг гэсэн. За, энгийн. Cheers. Энгийн. Cheers. Энгийн бол энгийн юм байна. Бүгдээр халуун ногоотой юм айш юм би. Бас халуун ногоотой тий. Дэ байж. За бүгдийг явуулчих нэг амсаад явчих. Дэ байж би жоохон бааслаатай. Өөрхөө хилээ жоохон. Coca-Cola Plus. Yes. Sponsor us. Ой. Яг халуун ногоотой. Ой. За энэ бислэгтэй. Окей. Яа тийм зүйлс ингэж тэгвэл. Ингэн. Yeah, okay, cheers. За. Cheers. Зүгээр бисний паудраар ингэж тосч биш үү? Ингэ. Энэ нормал юм. Тэг. За энэ бол халуун ногоо талгаа. Гоё юм аа. Хүмүүс их руугаар тий. Энд чинь угсаа ингэ яг cup chicken бүх төрөл аваад байхгүй яг шалгаж байгаа юм. Энэ дээр юу вэ? Самар юм шиг. Самар юм тий. Peanut. Самар нэртэй л. Тэгээ би жимсний шүү дээ. Sweet and spicy юм биш. Тэр халуун ногоо талгаа. Халуун энэ яа халуун. Энэ бүр амар халуун ногоо. Soy garlic. Дөрмийн дагуу бол чихэр халуун ногоог бол дардаг л та. Гэтэл энгийн болон энэ soy garlic нь бол арай халуун ногоотой юм байна. Wow. Okay. За бичлэг таалагдсан бол like, share, subscribe. Bye. Тэр Чайны цагаар. тий, цааны цагаараа бид нар уулзаад ингээд бичлэг хийж байна. Тийм болохоор бидэнд бол нэг цаг 30 минутаас цагийн хооронд. Holy shit цаг 10:30 болж байгаа юм уу? Би нэр цагаа тохируулдаг шүү дээ. Яагаад ингээд араас ингээд ирээд байгаа юм бол ингээд хийд. Би ингээд шүлц ялгараад байна. амар ингээд халуун ногооноос л шүлц ялгараад байгаа байхгүй. Яанаас ингээд ирээд байгаа юм. Чи ингээд халуунаар үлээдэ. No. Наач буруу зүйл шүү. Амд бүх яаж. Oh god. Oh. Excuse you man. Oh, excuse me. Excuse you man. Харж байгаачлан анаа зүг зүгээр. Нэ зөв зүгээр болсон. Ирүүл болсон. Ирүүл сар бол Юу болсон бэ? Мөн бичтэн дээр яалаа. яриг баха. Окей, надаас ч ихлээлтэй. Цагаан сараар би бүр хог болсон. Яг цагаан сар үеэр байхгүй. Би чинь битүүнд сайхан битүүлчээд яг битүүнийхээ шөнөн заяа. Ингээд хамар дээр нэг энэ дээр нэг юм гарцсан байсан. Дотор гадар заа 2 юм гарцсан. Тэгээд нөгөөх нь ингээд өвдөд болдгоо. Тэгэхээр би нэг зүү авч жагаад галаар ингээд хайдуулж байгаа гэж бодсон.
Do not try this at home. Минийстэй хизээч хийж болохгүй. Ерөөсөө болохгүй шүү. Өөрөөсөө ямар нэгэн тийм мэгцэг авч байгаад те ингээд ариутгач ингээд галаар малаар ингэж чадахгүй шүү. Одоо яагаад болохгүй вэ гэдэг одоо энэ хүн одоо шууд хийдэн. Тэгсэн чинь яг нөгөө зүү хагалснаас хойш ингээд амар их цус гараад тэгээд заастайг үхлээ гэл байжсэн чинь бохор орцсон. Маргааш нь би бүр ингээд өндий читгаргүй бүр боллоо би үдчихэж байгаа байхгүй. Тэгэл бохор орсон. Тэгээд антибиотик уугаа заяа. Антибиотик уухтай бүр хамгийн өндөр дозтой антибиотик уугаа зүгээр болохгүй заяа. За. Өвчин намдаа уугаа зүгээр болохгүй. Өдөр чин толгой өвдөд. Тэгээд бүр ингээ аргаа бараад үхээ наан цаана. За би нэг бол гэхдээ яг нэг зүйл дээр би ингээ амар ууртайгаар ярив заяа. За. Япх гэж Хараад ийцээ. Улаанбаатар юм чи новшин юм бэ гэж. Би Эрдэнэтэй заяа. За тэрийг бол бүр зарлаж байгаа ш. Гэтэ Эрдэнэтэд бол ганцхан имлэг өгдөг байсан байхгүй тавж жоохон байхад. Хойд имлэг гээд ганц имлэг дээр бүх юм байдаг. Очоод зүлэхэд ямар ч асуудалгүй бүх хүн ирэхэд эмчтэй үзүүлэхэд боломжтой байдаг. Учраас хотын имлэгийг яг тийм байх юм болов гэд яг ингээд аргаа бараад имлэгээр орслоо. За яг эхний ээлжинд бол би буруу сонголтоо хийгээд гэмтийн имлэг орсон байхгүй юу? Яг нэг мэс ажиллабар хийж магадгүй гэж бодоод гэмтдээр очсон чинь нүүрний юу вэ гэд тий наа чи нүүрний юм гарцсан юм байна. Над бидэрт хамаагүй чи яв гэж хэвдлээ шүлсэн тий. Тэгээд арьс харч руу яв гэд арьс харч руу очсон чинь цагаан сар ээж таарсан юм чинь нөгөө нэг амлалтоор амарсан байна гэд танаа харьяа имлэг чинь 7 руу яв гэд 7 руу очсон чинь 2 цаг хүлээлгэж байгаа заяа. Тэгээ ингээ юм асуучих хэрэг. Гү цаашаа. Гү цаашаа. Яг гадаа цаашаа. Хаалгаач төхөө гэл нэг ядаргаатай нэг сөлөгч юм юм чинь мэддэггүй нэг авгаа заяа. Юу амар уурс. Тэгээ 2 цаг хүлээж орсон чинь манайх мессеж хэлбэр хийдгүү чи яв. Нэгдүгээр имлэг дээр оч. Нэгдүгээр имлэгэр ийм 90 нүрний мессеж хэлбэр хийдэг гэд. За нэгдүгээр имлэг рүү очсон чинь аимшиг заяа. Нэг сөлөгч орж ирээд за яасан юу болсон ингээд би бүр ингээд өвдөд байна тэсгүй байна амар ингээд хэцүү байна гэж хэлж байгаа байхгүй юу. Танаа харьяа чи хааны гэсэн. Тэр гэсэн чинь танаа харьяа чин 3 дугаар имлэг байна. Манайх танаахыг хүлээж авахгүй. Тэгээд ядаж яаж мөнгөний төлчөлтөө өвчин намдах чамаагүй нэг юм тарьдаг ч юм уу яадаг ч би бүр ингээд өвдөд байна гэж хэлж байгаа байхгүй. Ягаад гэхээр ингээд миний нэг нүүр ингээд хамраасаа доошоо ингээд унжсан байсан байхгүй. Тэр нь юу гэхээр нэг идээ ингээд дүрцсэн хамар дотор. Яг ингэхээр ингээд энд идээ ингээд мэдэгддэг ч юм уу. Тэр чи яг тийм юм болсны дараа би ингээд уурлал 3 дахь имлэг рүү очиж байгаа байхгүй юу. Нэр хийн ананд аль дүүргийнхээ ингээд тэргээл. Нас чи идэв гэж. За насаа хэлсэн чинь тэг шүүд. За гэсэн хаглаад эхэлчихдэг ш. Бүр ямарч мэдээлэл авахгүй заяа гэж. Наа чи гэтэр нь уусаа хоёр талтай юм. Би нэгдүгээр имлэгийн хэлсэн үг нь юусэн ингээ мартахгүй байгаа байхгүй юу. Ямар нэгэн байдлаар муугар бодоход хүндрэлтэй юм болоход хариуцлагын бид нар үүрэхгүй. Танаа харьяа имлэгчин үүрэх хэрэгтэй. Бид нар бол тэр асуудлыг бол өөрөхгүй. Нэг бол үхэл бидний буруу бишээ харьяа дүрхтэл имлэгтэл одоо хандж чадаагүй өөртөө тохиол гэж байгаа байхгүй. Ер нь бол тийм. Тэг яг би нэг талаараа ойлгоод байгаа юм та. Угаасаа нэг имлгүүд чинь хуваа авчдаг дүүргүүд тий. Хуваагаас гадна нэг одоо ингээд нэгдүгээр имлэг рүү ч юм уу яарад очичлаа шүү дээ. Тэнгүүд тэнд ямар нэгэн хүнд одоо тийм өвчтэй байснаасаа болоод өвчтэй гэж хэлээ заяа. Гомдын эренгүүт нь та нар бидрийг одоо яаж чадсангүй матсангүй гэдэг тийм үүднээс ер нь одоо амар их тийм юу ирдэг баг. Бага хөө тийм тохиол. Тэгээд монголчуудыг бол бас нэг талаараа тэнэг гэдэг нь бол тэн дээр хэлсэн заяа. Хүн өвчнгүүд эмчийн буруу, хүн амьдарчингууд бухандаа баяр. Лам амдаар ядаг бол лам багштай ажиллаа сайн дээ. Бид нар сайн залбирсны тулд баг амьд үлээ. Ухаарын зарим юм ярьдаг. Би тэрийг үнэн голоос өндөргөө шүү нэр. Эм чин ингээ 12 цаг ч юм уу 13 цаг ингээд ерөөсөө суухаа тий миш ажиллабар хийгээд ингээд амрах завгүй ингээд миш ажиллабар хийгээд за бүх юм амжилттай болоод ирлээ гэсэн. Гэснээр шууд уцаар. Фонда баяр. Ам багшаа тань баярлаа. Таны ачаал манайх бод багш. Би нэр сонсож байсан аахгүй яг хажууд тийм бүх хүмүүс ярьж байсныг би сонсож байсан болохоор тэр хиндээ бол битгдэггүй байсан. Зарайч тийм утгагүй юм гэсэн. Яг нэрнгээсээ эмлэг төлөвлөж нэг тийм юм сонсчод би 2 дахь тогтчих юм тий. Ямар ч тэр хамар болоод одоо эмлэгцсэн. Ингээл идээ бол цустай хөлтөө заяо. Нэг юм ногоон бор юм гээд гоожоол. That's too explicit. Тэгээ би ингээ 3 хоног шавуулсан заяа. 3 хоног идэн гараад байсан. Тийм хийдэгцэн байсан байхгүй. Тэгтлэн явцсан. Би антибиотик уугаач идэн дарагдахгүй гэхэр чиг сайн байгаас. Ойлгомжтой. Тэгээд хэд хоног шаруулсан. Тэсүүлийн одоо эмнэлгийн тэр шаарддаг юмнууд чи юм гэрэл мэрэлтэж чаддаг юм биш үү? Нэг юм сонин ийм хоёр нэг юм антенна шиг юм ингээ ууртын хамар дээр штагцсан. Юу ч мэдрэхгүй. Гэрэл мэрэлтэхгүй. Тэр нэг соронзон юугаар соронзоор ингэж шаарддаг гэсэн. Мэдгүй би тэрийг сайн ойлгоогүй заяа. Гэтэ ингээ хурц бүрхэ хаалж матчихгүй заяа. Гэтэ ч ингээ халуун мэдрэхгүй нэ. Юу ч мэдгүй. Тэгээд тэрний ачаар 2 хоног сайн юм там уугаад. Тэгээд зүгээр болсон байт юм аа. Имлэг хэцүү. Угаасаа. Угаасаа амар controversial угаасаа асуудал واخгүй юм. Тэгээд яг эмчнэрийг бол буруудах гэж байгаа биш. Энэ имлэгийн
систем юм уу? Нэг юм шиг бүтцэн амар сонь байгаа байхгүй. Харин тийм ээ. Хүн болгон угаасаа наадхандаа чинь өдөр болгон зурладаг, өдөр болгон бухимддаг. Хүмүүс болгоноо хэлж байгаа байхгүй. Хувийн эмнэлэг очихгүй байсан гэдэг. Хувийн эмнэлэг хин тийм их мөнгө байгаа юм бэ? Хувийн эмнэлэг үнэтэй. Хувийн эмнэлэг үнэтэй. Наад зах нь тэгэл эм тариа ингээд бүр мэс ажилбар хагалбар ингээд болоход багадаа л хэлд нэг 200-аас 400-ийн хооронд болох байхгүй. Баг наа чин баг доор тий. Одоо тийм их мөнгө байхгүй шүү дээ. Үзлэг ихэд 70,000 төгрөг авчих шүү дээ. Би ямар эмнэлэг гэдэг нь хэлэхгүй. Тэгээ мөнгөтэй хүмүүс нь үгүй тийж очиж уус үйлчлүүлж байгаа нь бол цаг хугацаанд хэмжиж байгаа л да. Эрүүл мэндээ сайн анхаарцгаар хүүхдүүдээ ер нь бол заяа. Нүүр мөрөн дээр ч юм уу хамаагүй бин дээр ч хамаагүй нэг юм яар шарах гарангууд шахчих гэж болохгүй заяа. Тэр бол та хамгийн буруу зүйл. Аваа чи татаг шатсан байл тэр нь бууглаад тэгээд өрөвсөөд яг ан чиг ингээд том идээлээд хагалгаа хэлэхээр аргагүй болох тийм эрсдэлтэй шүү гэж ланд хэлээд байгаа шүү дээ. Тийм. За дахиад гоё юм байна уу? Ревью гоё юм байна. Яг үнэтэй юм байна. Гоё үед бол гоё юм байна. Гэтэ үнэтэй юм байна. Миний пакет 2-3 үед гэсэн. Тэгээд 41,000 гэсэн зүйлээ. Гэтэл үнэтэй. Нэр комментэр та нарт тэгээ санал болгоорой тий. Энийг туршиж үзчихэж, энийг идэ үзчихэж тэргээд. Яг үнэ хэлбэл CV-ийн хотлоо гэсэн ч битээр идэн нэрээ. Өчтөр 4 сарын 1 болсон шүү дээ. Нэг сонирхолтой марсан би. Сонирхолтой юм компаниуд ажил хийсэн байгаа байхгүй юу? Кампайн уу? Юу өнгөд 4 сарын 1 чинь хүмүүс чинь тэгэл ингээл тий би нэг илэн давуулаад тий 4 сарын 1 худлаа шүү гэж дэвдэн шүү дээ. Тэгсэн чинь яг токтойх нь Макдоналдсын Big Mac багц гаргалаа гэдэг ингээд тавьсан. Тэгээ энэ хитэн инфлюенсерүүд дээр ингээд зурчлуулсан заяа. Тэгээ энэ яг нэрээр байгаа юм бол эсвэл одоо ингээд манайтэйгээ фултэх гэдэг байгаа юм бол гээд 4 сар нэгдүүлэх гэдэг байгаа юм бол гээд тэгээ ороо утсан чинь ингээд аппликейшн гацж орж. Тэгээ ингээд юун дээр ингээд харагдаад байгаа хөөх. Макдоналдс захиалах боломжтой зөвхөн 4 сарын 1 гэдэг заяа. Тэгээ тийшээ ингээд орохгүй л ингээд үзэнгүүт гацаад эсвэл ингээд буруунд ороод байхгүй юу. Тэйгээр гайхаад уцаад ингээд түр тавиад жоохон би хэсэг ингээд ажиллаж байгаа буцаж байгаа. За дахиад ороо үзье гэсэн чинь sold out гэдэг. Баннер нөрчлөгдсөн. Тэгснээр 100 ширхэг юнит хөргөлтөнд гараад дуслаа. Одоо үнэн эсвэл одоо толгой эргүүлээд ингээд яцсан. Тийм болсон юм уу? Тийм болсон. Тэнгүүд нь тэр хоёр инфлюенсер бол хоёулаа бол Big Mac ингээд яг TikTok-оор захиалаад аваад ингээд яг рөөж авахгүй. TikTok-ийн тэдний спонсор хийсэн байгаа нь л та. Тэг би ингээд коммент руу ингээд аваасаа ингээд дахиад ингээд deep dive хийгээ ингээд судлаа үзсэн аахгүй. Тэнгүүд нь захиалаад авчлаа баярлалаа гэдэг ингээд зураг ингээд явуулдаг. Макдоналдс ингээд хацсан ингээд Big Mac-тай. Цаана ингээд Макдоналдс уут. Жинхэнэ асгуулын амар том ингээд маркетингийн ажил ингээд вайрал болох гэж яваад байна уу? Юу болоод байна? Нэр ингээд Бээжингээс 100 ширхэг ингээд цагаад үзсэн бото гайхаад байгаа юм. Монгол байхгүй шүү дээ. Монголд нууцаар Макдоналд нэ гэж байх уу? Байхгүй. Удахгүй Макдоналд орж ирэх гэж байгаа maybe. Тэгээд TikTok хийлөө. Том тийм франчайз орж ирсэн 5 баг чиглэл хийн штэ. Тэгээд бодоо үзэлтэй. Бээжингээс захиалсан бол фаны хэлтэй. 100 ширхэгтэй. Макдоналд ч үгүйсээ мууддаг юм билээ шүү. Тэрний бичлэг хаана ямар бичлэг жилээ? 100 жил музейд ингээд тавьсан чинь ингээд ерөөсөө хөгцрөөгүй юу? Тэр чи юу вэ? Хаана лээ? Тэр чинь музей биш юу ч хэлээ. Юу? Нэг газар ухаад тэр нь Макдоналдс хийгээд тэгээ хэдэн жилийн дараа жилээ гаргаад ирсэн чинь тайм капсул гэдэг үү? Тийм. Хэдэн жилийн дараа гаргаад ирсэн нөгөөд нь хэмдээд гэдэг. Хэмдээд. Би бас тэнгуү тэрүүгээр нь дахимдуулаад нэг Burger King чинь яг юм том реклам хийсэн шүү дээ. Яг ингээд нэг хөгжтэй бүргэр нэг зураг тавьдаг. Тийм үү? Тэнгүүтээ манай бүргэр мууд ягаад гэвэл тэгээ хүмүүс нь гайхаад гэж what the fuck энэ юу хөгжтэй бүргэр хийж хийхгүй шүү дээ. Эсэргээрээ юм болцсон тийм. Эсэргээр юм болцсон шүү дээ. Би хөгжтэй бүргээд мэрэг байна гэсэн. No чи органик шиг байна ч хөгжтэй. Шөөдөөс Burger King food lettuce. Number 17 Burger King food lettuce. Одоо нөгөө нэг Gen Alpha-гаас дутахгүйгээл Brerot-ын судалдаг болоод байна. Судалдаг болоод байна. Угаасаа л амьдралын хэм маягт орж ирж байгаа ойлгохгүй байна. Би ч гэсэн их ойлгохгүй шүү дээ. Яг Gen Alpha-гийн ингээд теоремор шүү дээ. Хоёлаа бол нэг анк гэж. Тийм шүү дээ. Хоёул анк гэж байна шүү дээ. Хоёулын бензин тэгээд дуудаад эхэлсэн шүү дээ хүмүүс чинь. Анк чико анк андах. Тэр одоо сайнаар уу муугаар уу? Ер нь хүнд хэлтэй шүү дээ анк гэдэг. Is it good thing bad thing? Би бол тэрийг мэдэхгүй байна. Тэгэхээр сайт байгаа шүү дээ. Хоёулаа ингээд интернет хэдэн жил зарцууллаа. Амьдралын тал басыг тийм. Сүүлийн 5 жил бирөөсөө бүр ингээд юу ч ойлгох болчихсон. 5 жил шүү дээ. Яг 2 жилийн дотор юу ч ойлгох болчихсон. Үгүй чи чи ойлгох зүйл шүү дээ. Бахан брейн рот юм бодох юм чи. Угсаа брейнер татахаар. Тий. Гэхдээ би бүр TikTok ч ордог шүү дээ. TikTok надад аппликейшн ч байдаг шүү дээ. Бүр анханасаа хашилтай. TikTok ч гэхдээ одоо амар сонин газар болсон. Oh shit. You fuck up man. Why you fuck up? Sorry. No? You give this to your wife. My wife already ate some. Тийм үү? Идэт ингэж одоо. Тэгэхээр яалтчгүй порц өндөртэй байсан. Тэгсэн чинь ороод ирэнгүүд угаасаа тэгэл өгөхгүй гараа авахаар ямар тэнэг
хөлтөө хүн байхгүй тий. Битээр бичлэг хийлээ гэж. Хоол аваагаар нас тий харуулсан. Тэг 200 хүлээд гэж үгүй өсөж байгаа тэ орж ирэнгүүт хөрцөн хидэм ингээд за маа хитэрээ. Гэс онгоолгоол хидэг ингээ гоё авч тавиал. Тэгвэл эн чинь бүр юу юм биш амар worth юм биш үү? Их бац тий. Амар их үс юм байна. Уучлаарай. Тий. Энэ чинь аваад юм биш үү? Тий. Аваад юм байна гэж ер нь бол болж шүү дээ. Дайчгүй байх гэж. Бодсноос дайчгүй. Би бүр арай л хэтэрхий үнэтэй гэж бодож байсан. Too much chicken. Но, халуун шин үү? No би бүр дараад шүү дээ. Би бүр дараад шүү дээ. Би бүр халууцаад шүү дээ. Би өглөөний цай уугаагүй гарсан дараад байгаа юм байна. Хүүхдүүдээ өглөөний цайгаа уух хэрэгтэй. Уухгүй улан гарч болохгүй шүү. Тэгэх юм бол цэсний чөлөөтэй болно. Тэгээд зүсээ авах болно. Тэгээ хотоод мотоолно. Тэгээд хөл. Тэгээ нойр бочроо мотоолно. Тэгээд хөл. Тэгээ ерөөсөө хоол хийж чадахгүй, дуртай маань хийж чадахгүй, дандаа гизч өвддөг болно. Тэгээд маш өрөвдөлтөй өрөх. Цагаад авахгүй бүхэд үгүй шүү дээ. Гэж зовлонггүй л үгүй гэдэг шүү. Золондоо ирт өхөн. Нэг аяг усч хамаагүй уугаад гарч байгаарэ. Тэгээ өглөө мөглөө те. Газ шүүрэл юу ч гэдэггүй гараа авчдаг. Эсвэл өглөөний цай уухаар ингээд доторын өгөөр тоглолтын цай ордгүй мордгүй гэдэг. No, that is excuse. Тэр шиг аюултай юм байж. Өглөөний цайгаа ус уужж ходоодны хүчтэй буулгана. Ядаж ганц усан талах. Маслтай Ядаж байсан ч болно. Үнэхээр маслтай талах гэдэг. Ходоод руу юм ээжлэл болоо. Тэгэхгүй бол тэгэл аюултай шүү дээ. Нийлээд амар түүхэд сонсдоо шүү дээ. Оёдоо хөвт чинь тэгэл гараал явангууд нь өглөө юу ч идэхгүй явж байгаа өдрийн цагаар ингээл баахан хичээлтэй ингээл цовж байгаа. Оройн зүгээр амар үнссэн гэрт орж ирэнгүүтээ тэгэл амар хүнд цөөн хуушиг мушур шүү дээ. Идж идж байгаа л тэгэл унтаал. Тэр чинь тэгэл ойлгомжтой тэгэл илэг гэдэргээл бүх юм алж байгаа. Илэг муудна, нойр бочроо муудна. Бүх юм үзэл тэгэл хэмтэж байгаа. Хамгийн бүр ходоод ч сунна, харгалан, нүүрчөнхөөн, батг гарна. Шүн амарсан болохгүй. Одоо ч шүнжингээ ажиллана. Тэгээ утахгүй илгэний орд автартай болно. Зодохгүй чааш. Яа шууд ингээд нэг ийм бодож шигчсэн cancer гэж. Би нэг Google-ийн байгаас тээ. Тэгээд бас та нар ингээд ямар нэгэн бие чи өвдөд ингээд Google мөглөс хайж мааж тэнхтэй тэгж болохгүй шүү. Тэгээ Google шууд шулах гэдэг шүү. Оо чи зүгээр хорд автартай байна. Сэтгэлээр чи наад шүү. Эмчтэйгээ бол жилд нэг удаа эмчд үзүүлтэй. Би нэг жоохон байхад нэлээд жоохон байхт юм аа. Ийм яриад байгаа юм чи бүүмөр байхын аргагүй шүү дээ. Юу яриад байгаа юм чи. Яа бүүмөр гэж анх гэж дуудлаас аргагүй шүү дээ. Яаси. Юу гэсэн үг юм. Дөнгөж 25 мэдээ настай гэж амар тийм амьдралын ухаан ярьж мэрээд энийг идэхгүй шүү. Ингээрээ тэгээрээ юм заргаад. Common sense аахгүй юу? Хүн common sense хүн болгон байх хэрэгтэй энэ чинь зүйл. Мэдэх хэрэгтэй зүйл байхгүй. Тийм л дээ. Хоёлаа тэрийг яг байх хэрэгжүүл чадчихна уу бас хэцүү шүү дээ ер нь бол. Хоёлаа алдаж онжиж л мэдчихлээ. Харин тийм. Хоёлаа бие муутхан байж нэг ойлгож байгаа шүү дээ одоо. Чи одоо өөр чи юу ярих гэж байлаа? Би сая ярих гэсэн мартаад байж. Та дөрөв дараагийн сэтгүүл дээр сонирхолтой ярих юм сэдв байвал тэр коммент бичээрэй. Асуумаар юм байгаа л тий. Тэр зүйтэй ярих хоол ихэд юм ярьсараад ярих ч сэдв их бол. Ямтаа зүг сонирхолтой болох маяг юм гэх юм уу та. Тэгснэ өөрөөсөө амар ингэ шарсан урсан капчик идчихэж тэгснэ амар тань. Өглөө юм ид. Хоёул нэг баян иддэггүй шүү дээ чи. Усоо. Хоёул нэг чинь сартаа нэг идчихэж байгаа шүү. Сартаа нэг идчихэж. Сартаа нэг удаа өөрсдөө яаж болно? Сартаа нэг удаа өөрсдөө эргэтүүлж байгаа. За тэгээд хавар болж гин. Дулаарж гин. Хаваршил тийгч гин. Нандар тэгээд за унтж амраарай. Сайн бие бодоорой. Сайн дулаахан яваарай. Сайн шүү дээ. Ингээд хүмүүс ядраад идэх. Хаваршил тий. Үсээ сезон салхитвал ялцгүй тийм л дээ. Тэгдэг гэж юу. Тэгээс хавраас тэгээ 100 болонгод хүн ядардаг гэж юу. Харин өнгөөр солиороод идэв шүү. Оо, стакатасоо яа. Хавар болж ингээд хамаагүй битгий нэмглээрээ дулаах хувцас өмсөөрэй. Хоолоо сайдаарай, сайн амраарай. Гадаа хүтэн байх шүү. Тэгээд дараагийн бичлэг бүртээ fuck. Тэр баяр та. За. Peace. Peace.